За хэдэн асуулт байна. Өнгөрсөн яг эдэд бид нэр төсвийн байнгын орооны тогтоолоор аудитын сэдвээ баталсан л да 17 онд хийх ажлыг нь. Тэгээд энэ тогтоол маань миний гар дээр байна л да. Тэгээд нилээд нь бас энэ 18 он руу орж ирсэн байна. Тэгэхээр ер нь энэ баталж байгаа сэдв төлөвлөж байгаа энэ ажлаа өөрсдийнхөө хүн хүч, нөөц, болцоо, санхүү, мөнгө, төсөвтөө тааруулаад аль хэр одоо тооцож ийм хэмжээний ажлыг гүйцэтгэх нь гэж орж ирж байгаа юм бол доо бас амаргүй байх шиг харагдаж байна. Тэгэхээр саяын тэр улаан сайтын саналтай, гишүүний саналтай санал нэг байна. Тэгэхээр энэ 17 оны бид нэр аудитын сэдвийг баталсан. Эний тайлан мэдээг бас авахыг хүсэж байна. Энийг хизээ өгөх юм болоо нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт шилэн дансны тухай хууль, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын тухай, за мөн адилхан энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт гээд нэлээд олон хуулиудын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа талаар өнгөрсөн энэ 17 оны аудитын сэдвээр тусгагдсан байна л да. Ер нь бол улсын хурлын бүрэн эрхийн асуудал бол ялангуяа гишүүдийн одоо гол анхаарлаа тавих асуудал бол би энэ мэргэжлийн байгууллага энэ хууль эрх зүйн орчинд хэрэгжилт нь ямар түвшинд байна, аль хуулийн заалт нь хэрэгжихгүй, ямар хуулийн заалттайгаа зөрчилдөд байна, ямар асуудал нь болохгүй байна гэдгийг гаргаж ирээд тэгээ харин тухайн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, шинжлэх, найруулах энэ бүх зүйл бас нэлээд зөвлөгөө тусламж болох энэ байгууллагыг бас би аудитын байгууллага гэж ингэж хардаг. Тийм болохоор энэ түвшинд ямар ажлууд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгсэн бэ? За 3 дугаарт нь 2018 оны сэдв батлах түвшинд төсвийн орлогыг нэмэгдүүлэх энийг хэд байгаа уул уурхаануудаараа дайрах биш, харин эдгээрийг нэмээд бас төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд өөр одоо ямар бодлогын чиглэлдээ ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр энэ одоо сэдв дотор ямар одоо аудит хийхээр орсон бэ гэсэн юм асуудал байна. Дөрөвдүгээрт нь за 4 төрлийн аудитыг хийхэд мэдээж хүн хүчний нөхцөл болцоо амаргүй хүнд байна. Энэ тал дээр сая 18 оны төсөв батлахад эсвэл цаашлаад ер нь энэ хөрөнгө санхүүгөө төсөв санхүүгээ нэмэгдүүлэх юм уу? Эсвэл энэ байгаа нөөцөд тулгуурлаад өөр одоо ямар зүйлийг улсын хурлаас хүсэж байна вэ? Энийг нэг хэлж өгөөч. 5 дугаарх одоо миний сүүлийн асуудал маань юу вэ гэхээр төрийн өмчит компаниудын асуудлыг бидний гишүүн болоод орж ирэхэд нэлээд хурц яригдсан. Маш их алдагдaltaй, маш их өндөр зардалтай. Тэгээд үр ашиггүй. Тэгээ энийг бас одоо ер нь бол бас хуулийн дагуу хувьчлах гэх мэтлэн асуудал байсан. Энэ үйл ажиллагаа хэрэгжихгүй л яваад байгаа. Тэгэхээр энд нийцүүлээд ямар үйл ажиллагаа хийхийг төлөвлөж байна. Ер нь төрийн өмчит компаниудыг нэг үрчлэн шалгана, үзэн харна гээл бас л ингээд тусгагдсан байж байгаа. Нилээд хэмжээний алдагдaltaй болоод байгааг бас би бас хэлж илэрхийлжсэн яг өнгөрсөн 1 жилийн өмнө. Тэгэхээр энэ түвшинд ямар ажлууч хийж гүйцэтгсэн. За яг хөө цөөхөн нэр дурдаа тэр иргэний эсхийн ерөнхий газар ТОСК, автобаз эдэргсэн асуудлууд байна. Зөвхөн энэ дээр хараа энэл тавиад байгаа мó эсвэл бусдууд нь ямар түвшинд ажиллаж байгаа үр ашигтай ажиллаад энэ түвшинд орж ирэхгүй байгаа мó гэсэн асуудал байна. За хамгийн сүүлийн асуулт нь өргөн барьсан мэдээлэлтэй танилцлаа. Мэдээж байнгын орооны тогтоол шийдвэр гарна. Байнгын орооны тогтоолын төсөл хизээ ирэх вэ? Хэрхэн яаж батлах? Тэн дээр бас үүрэг чиглэл бүхий заалтыг оруулах хүсэлтэй байна гэдгийг. За ийм 6 асуултыг асууя. Зайлын шаарлаа 2 дугаар гэх ба. За амар заяа гишүүний асуулт хариулъя. За 2017 оны 1 сарын 25-ны өдөр манайх аудитын сэдвээ бол батлуулж ирсэн төсвийн байнгын орооны хуулийн дагуу. За энэний дагуу бид нэр хуулийн хүрээнд сая өнгөрсөн хугацаанд ажиллаа хийсэн. За ингээ ажиллаа хийгээд өнөөдрийн байдлаар бол төлөвлөсөн хэмжээнд бүх ажлууд бол хийгдэж байгаа, дуусж байгаа. Тэгэхээр 3 сэдв гүйцэтгэлийн аудитаар хийгдэх 3 сэдв бол он дамжиж хийгдэхээр бас явж байгаа. Яг л хүн хүчний хувьд, цаг хугацааны хувьд бол жоохон хүндрэлтэй байсан. За энэ юутай холбоотойгоо та мэдж байхын ТОСК байж байна. За дээр нь өшөө юу лээ 3 аудит он дамжиж энэ стратегийн ордууд байж байгаа. За Эрдэнэтийн үйлдвэрүүд хийх давтан аудит байж байгаа. Энэ 3 бол он дамжиж хийгдээ ондоо арай амжихааргүй болсон байгаа. Яагаад бид нар ондоо амжихгүй нэгдүгээр өнгөрсөн жил сэдвээ батуулахдаа бид нар нэдээ бас ачаалтаа авсан та бүхэнд хэлжсэн. Хоёрт өнгөрсөн энэ 17 онд бид нар та бүхэн мэдээ зарим аудитор илэрсэн зөрчнүүдийг бид нар эрсдлийн аудит дахиж хийж байгаа. Тэр зүйл санхүүгийн аудит төрсөн. Ингээд бид нар хүн хүч маань эрсдэлтээр энэ дээр ямар нэгэн зайлан одоо ашиглалтын нөхцөл байдал үүсвэсээр зарим
гайвуулуудаар дахиж аудит хийсэн гүнзгийрүүд хийж байгаа толботоогоор хүн хүчний хувьд бол жоохон хүндрэлтэй асуудал гарсан учраас энэ 3 аудит бол жоохон хугацаа алдаж байгаа. Бус нь бол хийгдэж байгаа. За санхүүгийн хувьд бол одоо их хурд маань одоо энэ 18 оны төсөв батлагдах хувьд бол төсвийг бол бас боломжийн их манай төсвийг бол түрүүн хийсэн. Юу баталж өгсөн их сайн дэмжсэн. Гэхдээ санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч гэсэн. Гэхдээ бид нар бол энэ хүрээндээ ажиллахад бол мэдээ санхүүгийн хувьд эх онд бол 18 онд бол бас хүндрэлүүд хэвээрээ байгаа. Тэгэхээр бид нар ямар ч одоо энэ батлагдсан төсвийнхөө хүрээнд аудитынхаа та бүдгийн батлсан сэдвийн хүрээнд чанартай хийнэ гэж бодож ойлгож ажиллаж байгаа. За өөр асуулт байна. Төрийн өмчит компаниудын хувьд бол бид нар сая явцын аудит хийгээд ерөнхий сайд дээр зөвлөмж өгсөн байж байгаа. Засгийн газар ерөнхий сайд, цомлог газрын гишүүд холбогдох сайдтай төрийн өмчит компаниудаагаа одоо ажилласаа. Удахгүй эх 7 хоног төрийн өмчийн бүх компаниудыг бид нар уулзалт хийх гэж байгаа аудитын байгууллагаас. Тэгэн дээр юун дээр анхаарах, ямар зөвшөөрлүүд гарч ийнэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллахаар ингэж байгаа. Ер нь бол их хурлын гишүүд маань та нар бид нар нэгж ойлгож байгаа. Ер нь бол Монгол улсын хэмжээс сахилах хариуцлага асуудал бол ер нь бол хавтгаарсан маягтай байгаа. Зөвхөн аудитын байгууллага бид нар хичнээн шалгалт хийгээд илрүүлээд яваад хүрэлцээ хүрэхгүй юм байл. Тийм учраас бид нар одоо шинэ аудитынхаа тайлбаруудаар ямар юм гэж хэлэхээр гарсан зөрчийг хэн хариуцсан, хэн гаргасан, хэн хяналт албан тушаалтан ямар хүн хяналт тавь дээр нь байгаад энэ бүх хүмүүстэй хариуц тооцдог болъё гэж. Тэгэхгүй бол одоо аудит ирээ шалгалтаар илрүүлээл хариуц тооцдог байя гэдэг маягаар албан тушаалтан сууж болохгүй гэдгийг бид анхааруулж байгаа. Тийм учраас дотоод аудит байгууллага тэр байгууллага албан тушаалтан дотоод хяналтуудаа сайжруулж өөрсдөө дор бүрнээр төрийн Монгол улсын хэмжээнд төсвийн зөв зохистой зөв хуулийн дагуу ашигладаг байх сахилах хариуцлагыг сайжруулах гэдэг чиглэл өгөөд ажиллаж байгаа. За амар зэг шин тодруулъя.